Салхи хүүгэж яндан дуграад л тооны цамхраа цантаж унахыг бодоход жиндүүхэн байгаа нь илтажээ. Өрн цаг ирсэн боловч хавар цагийн тэнгэрийн аашаыг тогтворгүй. Хавсраг салхихтэй хатуухан байна гэд халирч байсан удаагүй. Нар есэн сайхан өдөр тохиолоо гэд налайж хойш суудаггүй хашир малчиттай хуучилгаар төл таван эрдэнэ нэвтрүүлгийн уран бүтээлчид бидэд зорж явна. Нэгдэлж их нийгмийн үед Архангай аймгийн Хотонт сумын цөм сүрэг бүхий 20 өрх хуцсны 7 суурийг хамруулан Хотонтын үржлийн хэсгийг байгуулж байжээ. Улсын бодлогоор хэрэгжиж байсан энэхүү зохион байгуулалт нийгмийн шилжилтийн үед алдагдсан хэдий ч нутгийн малчид цөм сүргийн чанарыг хадгалж мах, өөх, бүдүүн ноосны чиглэлээр ашиг шим өндөртэй, илүү нугламтай үзэмчин үйлдвэрийн хонийг өнөө хүртэл өсгөн үржүүлсээр байна. Тэдний нэг болох Алтан шармал төлийн баримлыг хоймортон залсан аймгийн хошин авраг малчин Бат Сүхийг онцлон олон жилийн тууштай хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байгаа энэ үед нь уулзаж ярилцлаа. Энэ манай энэ олон сүрэг юу чинь бээх нэгдлийн үеэл 7 суур байсан. Тэрний нэг суурийг манай аав ээжэд малж байсан. Тэгээд тэрний үргэлжлэлээр нэгээр явжлаа л да манай ханд. Энд чинь дундаа нэг хөвчлөмжл тараад нэг тоохон байгаад нэг юу яцсан. Одоо нодлон өдрөөс хойш эргээд энийг дахиад имгжүүлээд номер осоор энэ хаврын нурууг нь үржил тоолоод шинжилээд идэх тийм болсон ба шүү дээ. Тий. Өдөөчхон газараас бол одоо илүү нугламтай гэдгийг үзээд бас баталдаг бах. Одоо ингийн бид нар хараад бас мэдэхгүй шүү дээ. Яг ямар гэдгийг те. Юугаар ялгаатай. Энэ чи юу л да арай уртлаг байгаа юм бас. Ингээ хүн харахад зүгээр энгийн хүн харахад нөгөө хоньнуудаасаа ноос ноолоор нь хүртэл арай уртлаг. Зүгээр энгийн хоньноос өөний 3 гэж байдаг бол энэ дээр чинь 4, нэг хавраг, нэг норуу илүүтэй болчиход байгаа байхгүй. Одоо энэ хург ихт бол одоо өцгтөр гарсан. Хоёр л хонж байгаа юм да. Тийм яс хург. Тэгэхээр энэ л одоо бас ингээ илүү нугламтай л. Ингээ арай л товрон уртлаг болоор явчихж байгаа л та. Зүгээр энгийн хүн харсан ч амтшгүй тэгэхээр. Тийм. Өөр төлөө дутцсан юм шиг их бие тамтай болчихдөг юм тийм. Харин тий арай л товрон л да эднэр чинь. Гуц мус сэлгээр энэ тэндээс яваад болохоор бас ингээ тасрахгүй яваад байдаг юм байл да. Хуцаа хаанаас авч тавьдаг. Хуцаа чинь нэг хэсэг бас зүүн талаас хуцнууд ирсэн. Скотерийн тэгээ хөөснөө бас сонгож айлаа жоохон алсаас тавина л да. Шилж байгаараас гайгүй хонмонтой айлуудаас нуруу би хааг нь харж байгаа. Тэгээд ер нь тавьж байна да. Энгийн бэлчээрийн малтай харьцуулбал одоо маллгааны хувьд, хариулгын хувьд ялгаа байгаа юу? Ер нь их ялгараадах юм бол байхгүй дээ. Ер нь гайгүй шүү дээ эднэр. Яг болж өгөө дотор нүүдэл бас гайгүй явчаар тэрийг юу гүчээр алдуулахгүй байвал нэг хэсэг дотор нүүдэлд их л явдаг л одоо бас дотор нүүдэлж явахад бас хаана бас хэцүү болчиход байна. Очиж байгаа газар хэцүү байдаг бах мэднэр ч гэсэн тэгээд бас Энэ жил ер нь хичнээн төл байж болох юм да. энэ жил нэг 300 гаруй л төл байж болно да. Жилийн онцлог бас өөр. Энэ жилийн ер нь хавржилт нутгийн өнгө ямар байна? Энэ өвөлдөө их сайхан өвөлдөл болсон шүү дээ. Дулаахан зас багтаа. Тэгээ манайх яг хоторж явсан л да. Тэгээ ирээд айвас одоо хавар энэ жоохон хавсарга ихтэй жоохон бэлчээрийн үйл жоохон тийм болоод байна шүү дээ. Мал бас төллөө дид дундаа явж ин хөл малын жил бин жил ямар байна? Жил би ер нь гайгүй шүү. Гар дээр бойжулж байгаа төл байна уу одоогор? Гар дээр яг нь хэдий ишгнүүдэл байж болсон л да. Тийм хонь нь ингээ яг ихлээр голдуу барихтан байран дээр явжлаа. Гар дээр бойжулж байгаа ишгээ угжиж гин үү? Нэний сүгээр. Нэг хэмжлийн хувьд бол нэг хөгжөөд тань гайгүй л шүү дээ. Нутагт мал мандлах өөр. Одоо танаа нутгийн хувьд жишээлбэл тал нутаг. Тэгэхээр энэ нутагт ер нь ямар мал түлхүү эсвэл зохилтой байдаг юм бэ? Ер нь аль нь ч ер нь л гайгүй л дээ. Гэхдээ боддон бол хужир ус, нарийн үст манай энэ ч бас. Үсний сүл бас их муутай үүс энэ жил их муу гарсан анзаарэгдэж штэ. Нодлон зарцаа их хөвлөг байсан л дээ. Тэр нь тэгээд бороос нэг ороогүй байж зарцаа хөвлөгчээ тэгээд бас нилээ идсэн. Тэгээд ер нь үс муудсан да. Та энэ жил алтан урганы эзэн болсон. Тэгэхээр энэ бол бас олон жилийн туршлага, олон жилийн хөдөлмөрийн үр шим. Одоо их олон хүний хүч хөдөлмөр, хичээл зүтгэл байж иж бас энэ хүнтэй шагналын эзэн болдог шүү дээ. Ээж одоо 30-аад бараг жил малж штэ тэгээс энэ жил нэг яг тэр бас нөлөөлсөн бас алтан дэлхийн эзэн болсонтой бас баяртай л байна дээ. Хүн бүрийн хүсэл сонирхол өөр. Хөнлөнгөөс харахад малын захтай хөдөлмөр үйлсний илхэн боловч нар салхины чөлөөнд юу бодож явдгийг таашгүй.
амжиргаагаа залгуулад болоод л байна гэх нэг юм байхад ахуй соёл минь алдрах вэ гэх юмч бий. Аараг толгодыг хярлаж, аглаг уулсыг өвөрлөж, хангаа дэлхийгэн аргадан суугаа хашир малчтын нэг бол аймгийн авраг малчин Алтан гэрэл. Тэрээр уудам хөндийдөн удам түлгээн тарлаж, уяа соёлгын тааруулж, адууны тоосонд дөрөө илээж яваа нэгэн. Энэ нутагт 91 онд аав ээжтэйгээ хүүхэд байхдаа ирээл тэгэл ер нь одоо 35 6 жил болчихлоо одоо. 93 онд аав ээжийнхэн гар дээр сургуулаас гарч мал маллал 5 гушуу мал маллал. Тэм манай аав тимээтэй бус энгийн гэрээний хойно ма түрээсний адуу хүртээсэн. Тэгээд сургуулаас гараал тэр дээр гарсан да. Тэгэл айл гэр болоод 2000 онд айл гэр болсон. 26 жилийн нутагтан голд мал маллал очив. Адуу маллахад гол ялгаа онцлог нь юу байдаг юм бэ? Юуг илүү анхаарах хэрэгтэй байдгийг? Адуучдаа тэгэл өвлийн дүнд бол одоо уул нь өвс сайтай сайхан газар бол одоо тэгээ харуулахаар манай энд бол хараадах юм айгүй шүү дээ сайхан. Тэгтээ тэгэл бас өдөө болоход сарваа марваа унаглахгүй унаглах инээтрээ юм дэр байнгын өглөө ороогүй өдрөгөө эргэлттэй дуус мус инээтрээ орох шавар шах байхад өдөөд л жинхэнэ маллага нь байна. Энэ жил ер нь хичнээнгүй ун болох бай. Энэ жил нэг 50 гарангүй. Аав ээжээсээ уламжилж ирсэн ер нь арга ухаанаас юу нь илүү таны санаанд тод үлдсэн байна? Ер нь тэгэл мал инээтрээ төл мал хүлээж авах янз бүрийн юм нь бол ер нь байдаг. Тэгээ ер нь малыг зүслэх, нүдлэх инээтрээ хүүхэд байхад бол хэл нүдтэй л байсан. Одоо бас жоох мууцл байна. Угтаа бол малчин бэлчээр 3 мал аж ахуйн гол үндэс байдаг. Тэр бэлчээр дорой татсан одоо малын тарга твэрэгт сөргөөр нөлөөлж байгаа малчин хүний хүч хөдөлмөрийг илүү их цаг завыг зарцуулах юм шаардлага бий болж байгаа. Малын твэрэгт чинь зундаа өдөг үүс таргалахгүй байна. Тэгэл өвл нэг жоох хүүтрүүлтгээ шилж байгаа л явж байна. Махан тарга маргаан авч чадахгүй. Төл байжилт ер нь ямар байна? Боог малын төл бол 100% сайхан энэ жилийн. Боог мал бол гадуур тэгэл ганц нэг өгчний юм бол байж л байна. Цөөвтрөө хуучна. Гайгүй. Өвөлдөө дүндээ сайхан орцсон. Тэгээ энэ хаврыг бас чангалах нь 4 сар чи нэлээд чангаллаа шүү дээ. Тэгээ саяны хэд хоногийн гавсран жоохон шим юм муудж л байх шиг байна хонь мал. Хонь ямаа ишиг хургаа голох тохиолдол бас их мэрсэр. Одоо эргээд яаж ихтэн ахуулах бол малч хүний арга ухаан, арга барил бас их байдаг. Энэ хонь ямаач хоорондоо дийлэн үрэх зөндөө идэгс энэ жил их дэжгүй шүү дээ. Гайгүй сайхан жил юм харин хэл тэр. Гоолж ярихгүй энэ жилийн малч. Адууны өгшил ер нь хаанаас эхлэлтэй юм бэ? Өвгдөөс дамжсан. Тий өвгдөөс аав манай аав гашаат их ихтлэлд нэгдэл гэж байхад адууч юм байсан. Тэгэл аавын нэгдлийн үеэс хойш аавынхаа адуунаас ягаал. Танаа өгшлийн адууны ер нь онцлог нь юу? Манай адуучтай уулна сайхан унахад хөрстэй уяад өгчтгэл адуунууд. Сүүлийн үеч нэг ганц нэг юм оролдож जैन хариутай үйж амжихгүй л. Одоо бас яг мөр үеийнхад хүн бүлгүүдчээд одоо ихэнх малчид л хүн бүл их зүйтэй мал ихтэй байгаа тийм. Тэгэл байх. Тэрс хүн бүлтэй айл гэж хоорлоод. Мал малдаг. Одоо залуу занднаас залуу халаа байхгүй болж хүүхдүүд ч одоо мал дээр гарах тундург болсон. Залуу малчдын залгамж халаа бас үгүй болж ин гэдэгт олон малчид санаа зовж байна. Яг тань шиг ааваасаа уламжлаад явж байгаа хүмүүс ч бас их цөөхөн болчихлоо. Одоо танаа хүүхдүүд дотор мал малж байгаа хүүхд байна уу? Байхгүй одоо ерөөс 3 охинтой хамгийн бага 8 дугаар ангийн нэг байна даа. Тэр бандыг л уулын мал дээр гаргах санаа байгаа. Тэгээ одоо бас сургуулаар яваад житэл тэгээд сэтгэл нь хөөрчих ч юм уу яаж мэдгүй. Алдуул адуу шиг салхины урсгалд ирлээ мухарлаад эргэх шиг халуун яриад иглэж суухад энэ нутаг ирэхгүй л адууны авшигтай айргийн шуугантай юм даа гэх бодолж зурсхий. Алтан гэрлийн аав нь нэгдлийн адуучин байжээ. Адууны амьсгаа туурайн төвөргөнд дассан хүн шантрахыг үл мэднэ. Ургах нарнаар адуундаа мордож үдшийн бүрэнхийд буцахтан салхины чиг тэнгэрийн өнгийг ажиж явсан тэрээр
энэ нутгийн өвс усны шимийг амтах байв. Хичнээн жил мал маллуу та. Тэгээд одоо гитүү тартлал мал мансан да. Таван гişиг бол бүгдийн бол. Манай цааха манай хотроос тэнцүүхэн өвс оронгол цайтаас одоогой болцлоо. Хонь энэ жарантан цадрууч энэ голны хонь мал чинь харагддгүй байлээ. Тийм болгож л одоо тэгсэн миний толгойж болтой. Таны мал малж өссөн үетэй харьцуулбал бэлчээрийн доройтол мэдрэгдэж байна. Байгаль цаг өөрчлөгдөж байна. Энэний шалтгааныг юу гэж харж байна? Энэ одоо энэ би одоо энэ байгаль дэлхийг авах зүйтгэхэд энэ огтгоогоо тарыг яагаад тэрнээс л болж байна гэж бодож байна. Гамшиг ирээсэн. Адлуу гэдэг нь норт төлний мал ерэн доктор муутай сайл нутгш бол цаан хард захгүй бол энэ тэгэл онол яа соргооны үед л вангл дэрэгдэн авахгүй тэгэл хамаагүй юм. Устуулан бодвол айхтар ажиллагаатай байна. Өвс нь удаад одоо мал догтохгүй болтой. Өвсгөө болчиход тэрийг цаахан байлаа. Мал дагаж явбал амд остно гэдэг сайхан малчтын үг би. Ер нь мал дагаж амьдрахын утга учир нь юу гэж та боддог вэ? Яг мал дагаж амьдрах чинь өртөө хоолнд орохгүй. Эрүүл өвчин зовлон багтай. Сүүлийн жилүүдэд залуу малчид товардж байна. За та хүүгээ маллах арга ухааныг өвлүүлээд залгамж халаатыг үргэлжлээд явж байгаа бол түүнээс цааш үргэлжлэхэд бас хэцүү боллоо. Тий. Тэгээд нэр үргэлжлэн яг өөрснийх нь авьяасны мэдэх багтана. Залхуур бол хот ороод л яваад хөлөө. Бидний эцэг өвгөд яг тэнгэр цагаарын байдлыг за эх жилийн өнгийг малынхаа аашааг тэнгэрийн байдлаар мэдчихдэг байсан. Тэгэлгүй яах одоо цагаагаар гэдэг чинь одоо харна үйл сараа харна тэгэл тэрний хайсаар л одоо дэх бахын одоо бол зураг телевизээр заагаа өгчдөг болж. Дийнх нь бол энэ чинь үйл гараад харанхуулаад ирэл тэгэл энэ тэгэл эвүүрх нэгэл мал руугаа тэгэл одоо юу хэлж байгаа. Одоо цагаагаар цагийн цуугаал амроос Өвсний гарт байгаль цагуурын байдлыг харахад зуншлага бас дордоод байх. Зуншлага нь ороотой тэгээд 7-8 сард нэг бороо ороод хадлан гэвэр бороод нэг авсан үсийн нэгдлээл байгалийн өөрчлөлттэй болцгоод. Таныг мал малж явах үед одоо ургадаг байсан өв сургамал одоо гарцсан хэрвээ урхаа болцсон ургамлууд бас байна уу? Байхгүй ерөөсөө ихэнх нь байхгүй болсон. Тарван шаар храмхраа ерөөсөн. Манай нэгэрт таанад ч ургадаг байсан тийм. Одоо юу ч байхгүй. Агмаг ерөөсөө хавардаал дийлэрэгт болсон. Тэр үетэй харьцуулбал ер нь булаг шанд гол гор гэхээр их ширгэж байна. Өдөнд булаг ерөөсөө байхгүй болсон шүү дээ. Их л булагтай садаж хэрэгэд дууслаа. Манай энэхэн шууд өөр надаг цайхантай ингээд урсаал ерөөсөө нийл урсдаг байсан чинь ингээд урс байхгүй. Энэ гол мал чинь хоороо олайж болсон. Тэр ганцхан архан гол энэ бурахтаагаас талаас нь угаал тэгэлээ. Хаврын өдөр уртач ажил мундахгүй их. Мал төлөвлөхийн хажуугаар ямаа самнана гэдэг амаргүй ажил. Түүний ач хүү амралтын хөдрөөнд тааруулан тус нэмэр болохоор ирсэн юм. Малчин айлын хүүхдүүд ингэж л ажил хөдөлмөрийн дөр сууж ахуй соёлтойгоо ойр өсдөг гэлтэй. Хичнээн ямаа саманж өнөөдөр. Өнөөдөр 8 ямаа авч байгаа. Өдөрт ер нь хэдэн ямаа саманд. Бүр нэг 10 мал явсан. Айлд бас хөлсөөр ямаа самсан уу? Самс. Хэдэн ямаа самнаад хэдэн төгрөг ав? 5 ямаа самнаад 40-ыг авсан. 40 мянган төгрөгөөрөө ер нь юу хийгэж төлөвлөж байгаа вэ? Ер нь хэрэгтэй юм л аана гэж. Багасаа аавыгаа дагаад морио хийж байгаа. Тийм. Одоо хязгаарлалт мөрөгч. Том болоод ер нь ямар мэрэгчлэлтэй болъё гэж бодд юм бэ? Малын эмчлэл. Яагаад ер нь малын эмч мэрэгчлийг сонгосон? Мороо үе. Тэгээ морзоо эмчил чинь. Аав ээжигээ дагаал мал маллах арга барил ухааныг сурдаг штэ. Одоо ер нь ээж аавыгаа эзгүүд ямар ажилд нь тусалж ийн байхад нь ч гэсэн. Хонь ямаага харж. Одоо мал Мал маллахын сайхан нэр нь юу вэ чиний бодлоор? хээрийн холгой.
Ардчлал зах зээлийн нийгэмд шилжсэн он жилүүдэд ядаж нэг хүүхдийн сургууль соёл бараадуулж эрдэм номтой болгоё гэсэн ойлголт өргөн дэлгэрсэн. Үүнийг дагаад малчдын хүүхдүүд төв суурьнд суурших нь олширч, чухам энэ үеэс мал дагах хүн цөөрч эхэлсэн гэхэд хэлсдэггүй. Харин тэр л үед Өвөрхангай аймгийн хар хорин сумын малчин Пүрэв Ням хүүхдүүдийн ахуй амьдралын ухаанд сургаж малын дэргэд үлдээсэн нь учиртай. Түүний дундхүү лавгж өгдөгөө аав ээжийнхээ голомтыг залган үе үлрэн нутгалсан бууцандаа хаварж иж байна. Ээж аваагаа багасаа дагаж мал молж чаад. Тэгээд 5 он тусдаа гараал тэгээд би дагаал мал боллоо явж байна. Энэ жилээр нь хаваржилт ямар байна? За энэ жилийн хувьд уулын гайгүй. Одоо танаа энэ нутагт нилээд малчин айлуудтай уулзсан. Ихэнх нь одоо 4 төрөл дээр өсөгдөг. Тэмээ бол бас их ховор байд юм л. Танаа хувьд бол тэмээ малж байгаараа бас онцлогтой. Тийм би чи нөгөө манай аав нэг намайг багахад ганц нэг тэмээтэй байсан. Тэгээ би нөгөөдхийг бас ганц нэг инг хүнээс дээр аваад аав маань ч бас нэг инг өгсөн надад. Нөгөө төгсөөд. Тэгээ тэмээ чи нөгөө удаа устдаг ч гэсэн нөгөө урт насалдаг болохоор тэр юм уу бас аваад төр болсон. Энэ жилээр нь хичнээн төлөв авахаар байна та төрөл өр дээр. Би энэ жил 800 гаруй төлөв авах. Яг одоо мал төлөх үед аль мал нь илүү их маллага шаардж байна, аль малыг нь илүү их анхаарах уу гэд малчин хүний бас нэг ухаан байдаг. Мэдээж бүгд дээр нь л анхаарна л да. Гэхдээ ямаа бол арай их ажиллагаа ихтэй. За хоноо бол би ерөнхийдөө хөрвөө аргаар хөдөөгөр төлөвлөждөг. Ботгоны хувьд. Ботгоны хувьд бол тийм ээ ёстой зэрлэг явна штэ. Тэгээ хавар бараг нослохтой бол бүртгэж аваал. Намар нэг тамгалах гэж харна тийм ээ бол асуудал. За бэлчээрч одоо тэгээд ороос орох муутай болохоор бас жоохон сүүлийн үе жоохон цөлч маягтай болоод байна. Гэхдээ бас нөгөө хойдон борон сайхан ороод яах юм бол бас манай нутагч зөөлөн хөрстэй. Ер нь бол чи гэж хөл юм бол ургадаг газралтай тий. Гэхдээ бас нөгөө байгаль дэлхийгээрээ захирагдаад болгон л малан цөөлж байна. Миний өвд чирэн дэржгээр энэ жил ерөнхийдөө үйл сайхан таргаа орцсон. Түл сайн ерөнхийдөө бүгд сайн хүлээж авлаа тий. Бэлчээрийн өв сургамлын гарц зэр нь ямар байна? Бэлчээрийн өв сургамлын гарц манай чин ерөнхийдөө сүүлийн жилүүдэд бол ер нь ачирхан болоод байна. Яг ууч ургадаг ч юм бол орохгүй байна. Эднийх 4 хүү нэг охинтой айл. Том хүү нь их сургуульд илсэн суралцсан ч удалгүй нутагтаа иргэн иржээ. Хотын амьдралд дасаагүй дэм бус. Харин эцэг өвгүүдийнхэн олон жилийн хөдөлмөрөөр бий болсон мал сүргийг өвлөн үргэлжлүүлэх ухаан түүнд байсан бизээ. Би яг дуртай юм аа хийл гэж утсан та. Адам малтайгаа ойрхон баймаар санагдсан. Багасаа яг мэдээ орсон цагаас л олж шаш тэгээд малтай ойрхон байсан болохоор яг адуунд би их хайртай л да. Тэгээд яалч явахгүй л хотод ирэх бүтэхгүй юм шиг санагдал. Тэгэл гэрээч их санаж ирсэн. Тэгэл жоохон дургу сонирхолтой мэрэгчлээ бас жоохон сонгоцсон юм шиг байна. Ямар мэрэгжил? Механик инженер. 2-1 гэдэг нэг хөтөлбөртэй. Тийм мэрэгчл сонгоод тэгээд нэг семестр суугаад тэгэл ерөн гэр бодогдол. Би ер энд байж байгаад яг ирээдүйд яг би яг юу бодож явдаг юм бэлээ. Яг энэ мэрэгжил намайг яг ирээдүйд боддог юмд нь хүргэж чадах нь үгүй. Тэгэл бодож л. Бинийг яг зорьсон зорилго гэх юм бол бүгдээр л ерөн адуу малтай ойрхон байдаг болохоор тэгэл тэрнтэйг л ойрхон байл гэж бодсон л. Энэ шийдвэрийн ээж аав нэр нь анх яаж хүлээж авсан юм? Одоо яг адуу малтайгаа холбогдуулаад зорж байгаа зорилго нь юу вэ? Энэ шийдвэрийг гаргахад л гайхсан л ах манай хоёр тэгэл. Би ч 10 жилээс хойш сурна л гэж ярьдаг гэсэн юм чинь. Ээж бол бас жоохон дурамчсан байсан. Аав бол тэгэл та минийх одоо өөрөө л мэдэхгүй дөө гэл. Тэгсэн дээ. Ирээдүйд зорьсон зорилго гэх юм бол тэгээд зөндөөл юм байна да. Тэгэл аав ээжийнхээ одоо энэ өсгсөн сайхан буян сайхан улам арвжуулж дэлгэрүүлээд сайхан энэ нутгийнхаа эзэн болоод явна гэж боддог. Морь уяхыг л их хүсдэг те. Одоохондоо бас сая цэргээс ирээд яг морь уях зав бол эндээ болсонгүй. Тэгээд ирээдүйд юм бодсон юм их байгаа. Мал маллахын сайхан нэр нь юу вэ? Малчин хүний бахархал нэр нь юу юм бэ? Мал маллахын сайхан юм бол одоо тэг тоочод баршгүй л дээ. Надын хувьд зөвхөн миний хувьд л бах л та гэхдээ. Яг хүн яг дуртай юмаа хийгээд амьдрахад бол тэгэл
сайхан юм л бодогддог л доо. Тэрнээс яг нэг дургу байсан бол би яг одоо жишээлбэл хавар мавар бол бас яг боддороо бол бас хэцүү шүү дээ, чанга шүү дээ. Завгүй ядарна. Тэгэл яг тэгээд өөрөө дуртай ярьсан юм байгаа болохоор тэрэнд нэг халжраад идэх. Мал маллахад бол ер нь сайхан. Сургууль төгсөөд явсан учраас одоо үеийнхнийх нь найзууд бол бүгд оцсоор бараадсан баг. Одоо яг ингээд мал малж байхад үеийнгийн мал малж байгаа хүмүүс залуучууд ер нь хэрэг байна. Ер нь яг үе тэнгийн залуучууд ховорхон шүү. Тэгэл баг байхад бол наваг жоохон байхад бол зөндөө манай үеийнхэн зөндөөлөд өгөх. Тэгэл хамт морин аал тавхиал сайхан л өгөх. Тэгээд манай энэ хавьд бол яг миний үеийн залуу бол ерөөсөө байхгүй тий. Малдаан ээлтэй, хүндэн авшигтай энэ нутагт эцэг өвгдөөс уламжилсан арга ухааныг өдгөөж ягштал баримталж яваа нэгэн бол улсын авраг малчин Даш Даваа юм. Тэрээр сувай болон тамир тэнхээ муутай малаан ялхан тусад нь бэлчээхээс гадна төл тавих цагийг ч нарийн тааруулдаг байна. Ингэснээр мал сүргийн тарах хүч жигдэрдэг байна. Энэ жил бол ер нь тэгэл хавар бол бас л тэгэл шанхан зүтгүүхэн л юм ба штэ. Тэгэл хавсаргадаал ойр нэг жоохон зас ялмаалахын тэгэл тэрнийг араас хүүхдэн хавсарга тавиал тэгэл нэг л тавьж өгөхгүй байна. Тэрнээс үдээд ийм болчих ясгүй үдээд мал ногоон цацаа одоо хонь одоо л нэг амас чинь нэг өнөрлж байна штэ. Дээр үед чинь ургамал одоо ногоо садлангаа аваад бид нар чинь орго шиг барлан дулаан ногоо өсөрөн тийчээгээд манай хөл ер нь бодоод тийчээл ер нь одоо ч авч үзээгүй баг малд өгдөг юм. Юугаараа болдгийг ногоо өсөрөө. Одоо ногоо өсөхөр ер нь л идэл гэдсэн дүүрэн болохоос олон муудаад баг чинь. Ерөөсөн чанаргүй. Өвсний ургамлын чанар алга. Энэ одоо хурвараа авсан мэдгүй одоо юунд ам байдгийг би гайхаад аргагүй навчнахаа бүгд л ургаж ил байна. Тэгэл цаанаа шимгүү. Одоо ямарт ногоо ус дээр чинь намар морин тавихад намар морь тавьж болдгоос шүү дээ. Сүүлэнд нуруугаа авчна гээ уйж ондог уйдаг. Одоо бол зүгээр ногоо ус энэ байгалийн хадлан яаж халаагаа морин төгөө зүгээр л бүтэн даргалгаан байцжээ. Ер нь тийм л тэгээ хавардан зүтгээд ер нь дарга орно. Энэ жил яваа энэ жилийн мал энэ жил өвөл бол манай нутаг сайхан өвөл болсон. Хавардан яг зүтгүүч гэсэн нэг малынхаа даац орц чанараар дажгүй. Энд бол өвөл зовлон янз бүрийн бол байхгүй ч гэдэг юм аа гэх юм бол ер нь баггүй адилхан. Угтаа бол одоо өв сургамлууд бүгд ургадгаараа ургаж байгаа ч гэсэн өвсний шим байхгүй байна. За дээр нь бас айлууд ихтэйд, малын хөл ихтэйд, бэлчээрийн даац итрэлт бас ихтэй байна гэж харж байна да. Тэгээ гарцаа байхгүй тэр одоо энэ хоолойд дээр үед 3-4 айл байсан шүү дээ. Нэг айл 250 байна. Ерөөсөн норм нь. Тэгээд 3 айл нийлээд 550 байна ингээд нэг суур гээд нэг айл тэгт 2-3 айл байсан. За энэ адуу хөрчин бол байгаагүй юм баг. Нэг айлд 20 адуу байгаагүй, 20 өхөр байгаагүй. Тэр чинь нэг заагалцсан байсан. За одоо бол ер нь тэгэл ятуу ядмглэг чинь доотлол 300-500-аас доош малтай айл байхгүй шүү дээ манай энд бол. Ер нь 500 л гэж ярина. Тэрнээс доош бол байхгүй. Тэгэл адуу байна өхөр байна. Тэгээд энэ бол өхөр адуу чинь гэж. Дээр үе одоо тэр захиргаалт нийгмийн үе бас нэг онцлог талын би зөв байсан. Нөгөө адуун суур гэдэг адуучд нэг газар тусгай. Өхөр нь энэ дээш 2 дугаар оргад энэ тэл бургас гэдэг ингэж. Тэгэл энэ зөвхөн хонь байдаг. Тэгэхээр өөр даалга. Одоо болохоор нөгөө дөрөв төрлийн мал чинь нэг газар болохоор энэ адуутай газар хонь бол хэцүү байхгүй. Цас жоохоор бол адуу чинь самардаг, хатууруулдаг, хөлдөөдөг. За тэгэл хонь чи ерөнхийдөө энэ хонь бол ер нь яг энэ янзаараа энэ нэгмэр байвал энэ хонь гэдэг амтмал ер нь хэцүү болж байна одоо цаал. Юм олж идэхэрэг болж. Нөгөө адуу хөр нь өөрөөсөд нөгөө том нийтчихэл нэг жоохон баас нь болдог. Байгалийн ургамал ингээд яг ургахгүй шуургаад гэхдээ яг миний багт ургаж байсан ургамлаас бас ховордсон. Зарим нэг ургамал байхгүй байгаа юм. Тэгэхээр үндсээр байхгүй болдгоо үгүй байхгүй болдгоо байдаг байна. 3-4 жил гарахгүй тэр чинь одоо орчин 21 онд нэг хавар ихт манайх чинь болгон доторд явж байгаа зон ирсэн. Тэгэхэд ер нь нэг хэдэн жил 10 жил гараагүй ургамал нийл гарцсан байсан. Тэр яагаад энэ ингээ гараад өгөө гэсэн чинь 4 сар дээрээс эхлээд өдөөчийг нөхөтөн зэрэгэл гардын байна тэр чинь. Үндсэнд байгаа байхгүй юу? Устчаагүй юм байна. Таавал одоо 4 төрлөөр малаа өсгөж байна. Энэ жилээр нь мал төлөлөлт хичнээн өвтэй явж байна. Төл малын бойжил төр нь ямар байна? Дажгүй энэ жил манайх 300 тонн яасан 100% яваа. Өхөр бол одоо гайгүй тоглож нэг 30 энэ тоглож эхэлж ил байх шиг байна. Ер нь гайгүй бах уу? Гүүний хэлж тажгүй юм шиг байна. Ямаа бол яг зөөхөн манайх нэг зөөхөн нэг 30-40 ямаа ашиглах юм дээр нь бүгд ишгэлсэн.
Үйлжилтийн нөхцөл байдлаа харж агаад за малаа ер нь хэдэн үеэр төлөвлүүлвэл тохиромжтой, за хэдэн үеэр л нэг төлөвлүүлэхэд нэг малын тарга твэр гайгүй даа гэж анханасаа бодож бас малчид хийлтүүлгийг эртнээсээ хийдэг шүү дээ. Тий. Тэрийг бол одоо дээр үед бол 3 сарын 15-нд байсан. Ерөөсөө л төлөвлүүлдэг. Миний бодлоор бол ерөнхийдөө одоо ийм нэгэн үед чадвал 2 сар төлөвлөсөн. Ихт. Жаахан хоройтой дэрхээр мал жаахан тамиртаад муудвал ээлэнд авахгүй. Мал бол мал засаатай юмар тавиад авлааргүй. Малын чанар ч улам муудаад өгөөдөө чанартай мал нэг 3 шуурга давдаг байхгүй. Муу мал бол 1 шуурганд л сончих гээд байдаг. Та бол одоо малынхаа өгшрөл үйлдвэрийг сайжруулахын тулд бас их олон газараас хоц ухаан авч тавьж байсан гэдэг. Тэгээ би ерөнхийдөө эхлээд Аранга дээр илүү нугуламтаа сүүлдээ Төв аймгийн Баянцгаан Уцгсан гэхээр дэндээс тавьсан хинтийн Сүхбаатараас хуц ухаан авчирж байсан. Ерөнхийдөө тэгээ том тавир байж бас нэг хил махч гисэн илүү байж л манай амжиргаанд л хэрэгтэй байлгүй болох бол гэж л ингэж хэлдэг мал шин. Бас нэг чанаржуулах гэж үзээд байгаа шүү дээ гэж одоо. Малчин хүн цаг наргүй хөдөлмөрлөгч өөрийгөө хайхрахгүй орхиж болохгүй. Ялангуяа эмэгтэй хүн өөрийгөө ч өрөөлийг ч хайрлаж аливааг амжуулж чаддаг байх хэрэгтэй хэмээх гэргийн үг нэгийг бодогдуулна. Ер нь хамтын хөдөлмөрөөр л одоо хүний амьдрал дээшилж явдаг. Зав зайгүй л явдсан шүү дээ бид хоёр ч одоо ер нь тэгээд өглөө гараад л орой. Манайх ч 5 хүүхэдтэй одоо нийл тусдаан гараа яваад гисэн. Тэгээд одоо хоёулах нь л энэ жил одоо хоёулаа л малгай төлөвлөлөө шүү дээ. 2 хөөрхөн ач хүү. Тэгээд нэг хадлан өвс тэжээлийн сайн авчдаг. Бэлтгэл сайтай болохоор нэг зовлон багтаа байдаг. Гэтэл бас жоохон чангатай ховрно өвс нөгөө муутай болохоор. Таны анзаарч байгаагаар ер нь малчтын хувьд нэг амсхийх боломжтой цаг үе хийцээ гэж боддог. Нэг бол өөрөө л яах байх гэж боддоо шүү дээ. Өөрөө өөртөө л зав зай гаргаж явж явах ёстой л гэж бодож байгаа. Ер нь сурч боловсролж явж идэр нэг ингээл жалганд авахарч ерөөс хөгжиж өгөхгүй. Мал дагснараа, малчин болснороо одоо малчин хүний гэргээ байгаагаараа юугаар нь та бахархдаг вэ? За би л бахархдаг шүү дээ. Ямар ч юугүй стресс авахгүй амар байдсан шүү дээ. Ер нь нэг амар амгалан хийх ёстой маа яг л би ингэж хөдөлмөрлөх ёстой. Ядарч үдэрчээл тэгээд амарччээ эдэргэл зарим нэг стресстэй лидер үед надад бол тийм байдгүй шүү дээ. Болж гэн бүтэж гэн гээл яваад байна. Ерөөс тэгэл болоо л ямар ч юмыг нэг би зовж гэн би яаж гэн гэсэн сэтгэл надад ерөөсөө байдгүй. Ямар ч юмыг болгон чадна би бүтээн гэж бодсон тийм сэтгэл дүүрэн өгдөг байхгүй. 5 эрдэнэ хэмээн эрхэмлэн дээдэлдэг мал сүрэг нь зөвхөн амжиргааны их үсвэр төдийгүй өвс соёл Монгол хүний оршихуйн салшгүй нэгэн хэсэг болсоор ирсэн. Энэ их өвийг тээж ба малчид бол үе дамжин хуримтлагдсан мэдлэг ухаан уламжлалыг өнөө хүртэл хадгалан өвлүүлж ба эрхэм хүмүүс билээ. Хаврын нэг өдөрт 4 улирлын өнгө ээлжлэн үзэгддэг шиг амьдралын өнгөч цаг хугацааны ирэхээр хувирч өөрчлөгдөнө. Гэвч малчдын маань ухаан, тэсвэр хатуужил, хөдөлмөр зүтгэлийн хүчээр өргөн удам энэ нутаг эзэнтэй байж эсхий туурахтан үндэстэн өөрийн мөн чанарыг өн мөнхөд хадгалсаар байна. Ийхүү архангаа өвөрхангаа нутгаас төл 5 эрдэнэ нэвтрүүлгийнхээ нэгэн дугаарыг бэлтгэн үзэгчид та бүхэндээ хүргэлээ.